Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 2017 оны 3 дугаар сарын 13-ны нэг даваа гараг тохиож байна. Мэдээж өнөөдөр бол яг 17 цаг 30 минутанд үзэгч та бүхнийхээ өмнө бид Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийнхан ээлжид азтнуудыг тодруулахад бэлэн болсон байдаг үлээ. Мэдээж дөрүүдийн 1, 2, 3 дугаар зэрэг 6, D 642 гэсэн тохирлуудын өнөөдрийн азнууд яг энэ цаг мөчид тодорхой хэрэгтэй байгаа. Тэр үзэгч та бүхэн хэрхэн үндэсний лотерейд оролцохыг хараахан мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа үндэсний лотерейн тасалбар борлуулж байгаа цэгүүдээр очиод тоглох хугацаах худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох боломжтой алгамшаа. Тохирлыг бид нар Icon CGM болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар 17 цаг 30 минутанд 7 хоногийнхаа сонгой тоотоо өдөр болгон бид нар тодруулахаараа бас онцлогтой байгаа. За ингээд өнөөдрийнхээ тохиролтой орцгой үзэгч та бүхнийг маань Азийн тэнгэр эвэг болтугай гэж ерөөж байна. Мэдээж өнөөдөр бол цааш шинэхэн 7 хоног эхэлсэн маань ажил амжилттай бүтэмжтэй эхэлж байгаа гэж итгэлтэй. Харин өргөжлөлөн үндэсний лотерейгийн магадгүй өнөөдрийн энэ 7 хоногийн азтан даваа гаргаар эхлэх болов гэсэн найдварыг тавьж байна. Миний дэргэд дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол байна. Шилэн хоргонд маань тгээс хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцснаа шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг тун удахгүй эргэлдэх болно. Эндээс санамсргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлийг та яг дарааллын дагуу дөрүүлэн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж явах боломжтой болох юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлыг хамтдаа эхлүүлцгээе. Өчигдөр бөмбөлгөөс ердөө 4 бөмбөлгийг зөвтраснаар азтан болох боломж дөрүүдийн тохирол дээрмэн байдаг. Дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол одоо хүрч байна. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн 8. Эхний бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 1. 8 тэг гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлөгийн дугаар 1. 3 дахь бөмбөлөгийн дугаар 1. 8 тэг 1 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Ингээд аз дагуулсан 4 дахь бөмбөлөгийн дугаар 1. 4 дахь бөмбөлөгийн маань дугаар тэг. За ингэснээр шилэн хоргоноос 8 тэг 1 тэг 8 тэг 1 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрүүлэнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол одоо үзэгч та бүхэнд маань хүрх болон шилэн хоргонд маань мөн адилхан тгээс хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За үзэгч та бүхэн тун удахгүй эргэлдэг 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм. Энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд эргэлдэж байгаа 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлгийн дугаар 2. Эхний бөмбөлгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. 2 4 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. 2 4 1 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Ингээд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирсэн. Бөмбөлөгийн дугаар 3. За ингэснээр шилэн хоргоноос маань 2 4 1 3 2 4 1 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн дөрөв харсан хөө 4 бөмбөлгөө яг дарааллын дагуу дөрүүлэнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Эхлээд та өөрийн тавьсан бацаагаа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 500 дахин өсгөж авсан. За дараагийн удаа та 1000 дахин өсгөж авсан бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр шилэн хоргонд маань байрлсан тгээс хүртэлх цифр
удаа давхцсан 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой болох юм. За ингээд дөрөвдийн тохирлын маань сүүлчийн боломж нэмэлтээр хүрэхэд үзэгч та дөрөвдийн тохирол дээр маань хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавиад тоглох боломжтой байдаг юм шүү. Өөрөөр хэлэх юм бол тухайн 500 төгрөгийг та 3 дугаар зэргийн тохирол дээр зөв таасан тохиолдолд 500, 1000, 2000 дахин өсгөж авах боломжтой гэж ойлгож болох юм. Ингээд дөрөвдийн сүүлчийн боломж үзэгчтэй амжилт хүсье. Шилэн хоргон маань тгээс эсвэрлэх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. 9-2 гэсэн бөмбөлгнүүд шилэн хоргоноос гарч ирсэн байна. Ингээд 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 9-2-8 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирлээ. Ингээд дөрөвдийн 1-р зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бөмбөлгний дугаар 1. За ингэснээр дөрөвдийн 1-р зэргийн тохирол дээр маань 9, 2, 8, 1. 9, 2, 8, 1 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн энэхүү 4 бөмбөлийг 9, 2, 8, 1 гэсэн дараалалаар нь гарч ирсэн дараалалаар нь гэсэн үг шүү дээ. Дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн гарч дөрөвдийн тохирлын маань 1-р зэргийн тохирлын маань аздан болж байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрөвдийн тоглолтын нийтийн үзэгчдэд маш их баярлалаа. Өргөжлөл нь 50 сая төгрөгийн хонжиртай 6-ийн тохирлын азнуудыг яг энэ цаг мөчид тодруулахад бэлэн болсон байна. Шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүртэлх нэг оронтой тоонууд маань нэгэн л гэхэд 6 удаа байрласнаар тун удахгүй шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэх болно. За санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой гэсэн үг юм. За мөн та хамгийн багадаа 1500 төгрөгийн аздан болох боломжтой. За энэ нь бол үзэгч та дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлийг зөв тааснаар 1500, 3 бөмбөлийг зөв тааснаар 15000 төгрөг. За 4 бөмбөлийг зөв тааснаар 150000 төгрөг хожих бол та 5 бөмбөлийг зөв тааж чадсанаар сая 500,000 төгрөгийн аздан болох боломжтой. Мэдээж үзэгч та 6 бөмбөлгөө зургуулангийн дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв таснаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. За ингээд өнөөдрийн 6-ийн тохирлын азныг хамтдаа тодруулцгаая. Үзэгч та бүхэндээ маш том амжилт хүсье. Бөмбөлгөөс 6 бөмбөлгийг дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааснаар 50 сая төгрөг хожих боломж 6-ийн тохирол дээр мань байдаг. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлөгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 6-8 гэсэн 2 бөмбөлгийг зөв тааснаар 1500 төгрөгийн аздан болж байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 6-8 4 гэсэн 3 бөмбөлгийг зөв тааснаар 15000 төгрөгийн аздан болж байгаа. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой. 4 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 4 дахь бөмбөлөгний дугаар 9, 8, 4, 9 гэсэн бөмбөлгнүүдийг урдаас нь дараалалаар нь таасан бата 150,000 төгрөгийн аздан болж байгаа. Мөн мөнгөнд өсөж явах боломжтой. Таны дараагийн бөмбөлгний дугаар пик гэсэн бөмбөлгний дугаар пик. Яг одоо үзэгчтэй 6-ийн тохирлын маань азнууд тодорж байна. Ингээд 6 дахь бөмбөлгийг харцгаая. 6 дахь бөмбөлгний маань дугаар 8. 6 дахь бөмбөлгний дугаар 8. За ингэснээр 6-ийн тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 6, 8, 4, 9, тэг 8. Давтаж хэлье. 6, 8, 4, 9, тэг
8 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та дарааллын хувьд урдаас нь буюу 6-гийн тоноос эхлээд хойноос нь буюу 8-ын тоноос эхлээд дараалалаар нь 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан бол 50 сая төгрөг. За ингээд үзэгч та өөрийн таасан бөмбөлгийнхаа тоогоор 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг 6D тохирол дээрээс мань хожих боломжтой байсан. Магадгүй 6D тохирлын маань аздан болоод маш ихээр баярлж байгаа. Танд баяр үргийн өмнөх тохирол дээрээс маань бас 20 мянган төгрөгийн аздан тодорсон байсан. Үзэгч та магадгүй үндэсний лотереогоос хүн аздан болдгийн болоо ер нь хэдэн төгрөг хождгийн болоо гэд гайхаж байгаа л та үндэсний лотереийн Facebook хуудасаар нэг зочлоод үзээрэй. Бас тухайн өдрийн аздангуудыг бас та бүхэндээ бид гэрэл зургийн хамт оруулдгаараа бас онцлогтойгоо та мэдээллүүдийг бас тэрхүү хуудасаас авах боломжтой байдаг. За өргөжлөлөн хамгийн өндөр хонжиртой буюу 120 сая төгрөгийн хонжиртой 642 тохирлынхаа азнуудыг энэ цаг мөчид тодруулахад бэлэн болсон байна. Шилэн хооронд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Нэгийн тог гэхэд нэг байгаа гэсэн үг юм шүү. За 42 ширхэг бөмбөлгнөөс маань гарч ирэх үндсэн 6 бөмбөлөг буюу эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За энэ хүү тоглолтын маань онцлог юу вэ гэхээр 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү бөмбөлөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан тодрох боломжтой гэсэн үг юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье 642 тоглолтоо эхлүүлцгээе. Та бүхэндээ амжилт хүсье. Нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байрласан 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. Эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг зөв дааснаар аздан болох боломжтой. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 42. Эхний бөмбөлөгний дугаар 42. Хоёр дахь 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 33. Гурав дахь бөмбөлөгний дугаар 26. Дөрвөн 32, 33, 26 гэсэн бөмбөлгнүүд гарч ирж байна. Дөрөв дэх бөмбөлгний дугаар 40, дөрөв дэх бөмбөлгний дугаар 40. Эхлээд гарч ирэх буюу үндсэн 6 бөмбөлгөө зөв тааснаар 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. 5 дахь бөмбөлгний дугаар 14. 5 дахь бөмбөлгний дугаар 14. 42, 33, 26, 40, 14 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Дараагийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний маань дугаар 34. 34. За ингэснээр манай 6 дахь тохирлын маань үндсэн бөмбөлөг гарч ирсэн. Одоо өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 23. Бонус бөмбөлөгний дугаар 23. За ингээд үзэх 42 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 42, 33, 26, 40, 14, 34. За 42, 33, 26, 40, 14, 30. Энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 120 хамгийн өндөр хонжирын аздан болж байгаа. За өдрийн 642 тохирлын маань бөмбөлөгний дугаар 23 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан болсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 642 тоглолт маань тун амжилттайгаар үзэгч та бүхнийхээ өмнө аздангуудаа тодруулснаар өнөөдрийн тохирол маань өндөрлөх цаг болсон байна. Энд хамтдаа байж азнуудаа хамтдаа тодруулсан эрхэм үзэгчдэд баярлалаа. Мөн аздан болсон бол танд баяр хүргэе. Хараахан аздан болж чадаагүй бол та дараагийн тохирлыг бас дараагийн тохирлд оролцоод үзэх боломжтой шүү. Бид нар дараагийн тохирлын азнуудаа 5 гаргийн 17 цаг 30 минутанд Icon Цэгийн болон үндэсний лотереийн албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүргэх байгаа юм. Ингээд бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.